нэг бүх нэг улсын хурлын гишүүн хоёр хамгаалсан зураг гэдэг нэг гараадсэн шүү дээ. Тэр зураг үнэндээ яг хаанаас гаралтай болох цөмөрөө нэг хайж үзье. Зургийг янз бүрээр хийж болдог гэдгийг бас нэг жишээ одоо та бүхэнд харуулъя л да. Энэ дээр нэг залуу би ингээд ажилд орох гэсэн юм аа. Миний зургийг ингээд янзлаад өгөөч гэсэн байгаа. Тэгээд тэр зургийг яаж янзлахыг цөмөр харцгаая. Яагаад энийг харуулж байна гэхээр одоо орчин цагт одоо фото зургийг янз бүрээр хийж болдог ийм технологийн хөгжил бий болчихсон. За тэгэхээр үзэн харсан болгондоо итгээд ээж болохгүй гэсэн үг. Гэхдээ AI-ээр хийсэн зургууд ийм альва зүйлийн наривчлалыг сайн гаргаж чаддгүй. Жишээлх юм бол хүний нүүрний өвчлээс замун одоо гар хурууны энэ хээг жишээлх юм бол сайн гаргаж чаддгүй. За зургуудыг яаж шалгаж болох вэ? Олон арга зам байгаа. Гэхдээ би та бүхэнд хамгийн энгийн одоо хоёр зүйлийг үзүүлье. Яг энэ дагуу одоо ямар нэгэн эргэлзээтэй зураг байх юм бол та бүхэн бас хайгаад тухайн зургийнхаа их усүрийг шалгаад үзээрэй.